Та бүхэнд энэхүү бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын ажилтан Эдвард Сноуден. Эдвард Сноуден бол Америкийн мэдээлэл технологийн мэргэжилтэн бөгөөд Америк нэгдсэн улсын тагнуулын төв газар болон үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан хүн юм. Тэрээр 2013 онд Америк нэгдсэн улсын засгийн газрын нууц баримтуудыг ил болгож дэлхийн мэдээллийн салбарт шууган тарьсан хүн гэдгээрээ алдартай. Сноудны ил болгосон мэдээллүүдээс дурд бол Америк нэгдсэн улсын засгийн газар хэрхэн иргэдийнхээ болон бусад орны иргэдийн хувийн мэдээллийг тагнаж хянаж байсныг дэлхийн нийтэд ил болгосон. Тэрээр дараах гол зүйлсийг илчилсэн. Нэгдүгээрт Призм хөтөлбөр. Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдлын агентлаг нь томоохон технологийн компаниуд болох Google, Facebook, Microsoft, Apple гэх мэт компаниудын серверээс хэрэглэгчдийн хувийн мэдээллийг шууд хандах хэрэгтэйгээр авдаг байсан байна. Энэ нь захим шуудан, мессеж, файл хадгалах үйлчилгээнээс мэдээлэл цуглуулж хүмүүсийн харилцаа холбоог хянаж байсан нууц хөтөлбөр байв. Хоёрдугаарт XKeyscore хөтөлбөр. Энэ дэлхийд даяар интернетийн хэрэглэгчдийн онлайн үйл ажиллагааг хянаж, интернетээр дамжуулж буй мэдээллүүдийг дэлхийн аль ч хэсгээс авдаг програм байв. Энэ нь ерөнхийдөө интернетээр дамжуулж буй бүх мэдээллийг шууд хянаж, хадгалах боломжийг олгодог байсан байна. Гуравдугаарт тагнуулын хамтын ажиллагаа. Америк нэгдсэн улс нь Европын холбоотнууд болон бусад орнуудын төрийн байгууллагуудтай хамтран тагнуулын ажиллагаа явуулж байсан. Тухайлбал Сноуден Европын холбоотой орнуудын удирдагчдын утасны яриаг Америк нэгдсэн улс сонсч байсан талаар мэдээлсэн. Дөрөвдүгээрт глобал тагнуулын сүлжээ. Америк нэгдсэн улс зөвхөн өөрийн иргэдийг бус дэлхийд даяар бусад орны иргэдийгч тагнаж хянаж байсан байна. Сноуден үүнийг дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын тухай томоохон асуудал гэж тодорхойлсон. Та ухаалаг төхөөрөмжөөсөө интернетэд холбогдсон л бол таны ноутбук, таблет, гар утас зэрэг төхөөрөмжөөсөө өөрийн хувийн мэдээлэлээ байнга алддаг байсан гэсэн үг юм. Тухайлбал таны утасны камераар, таны компьютерийн камераар өдөр бүр таныг нууцаар ажиглаж байсан байна. Сноудны энэхүү ил болгосон баримтууд дэлхийд даяар асар их маргаан дэгдээсэн. Америк нэгдсэн улс болон бусад орнуудын засгийн газруудын хувийн мэдээллийг хянах, тагнах практик нь олон нийтийн шүүмжлэлт өртсөн. Хүмүүсийн хувь хүний нууц хэрэг, үндэсний аюулгүй байдал хоёрын хоорондын тэнцвэрийн асуудал хурцаар тавигдаж, нийгмийн дунд мэдээллийн аюулгүй байдлын талаар өргөн хэлэлцүүлэг өрнөсөн байдаг. Тэгвэл Сноуден одоо хаана байгаа вэ? Сноуден 2013 онд Америк нэгдсэн улсаас дөрвж Хонконг руу явсан боловч Америк нэгдсэн улсын засгийн газар түүнийг баривчлахаар хөөцөлдөж эхэлсэн тул тэрээр Оросын холбооны улс руу дөрвсөн. Оросын засгийн газар түнд орогнол олгосон бөгөөд тэрээр өдгөө Оросд амьдарсаар байна. Америк нэгдсэн улсын эрх баригчид Сноуденыг үндэсний аюулгүй байдал занал хийсэн, тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэж үзэн буруутгаж түүнийг баривчлахыг одоо ч хүртэл оролцсоор байгаа. Сноуден бол баатар уу эсвэл урвагч уу? Эдвард Сноуденыг нэг өнцгөөс харвал баатар гэж үздэг. Учир нь тэрээр засгийн газрын хууль бус нууц ажиллагаануудыг илчиж хүний эрх, олон нийтийн эрхийг хамгаалахын төлөө тэмцсэн гэж үздэг. Гэвч зарим хүмүүс түүнийг урвагч гэж үздэг. Америк нэгдсэн улсын засгийн газрын хувьд Сноуден үндэсний аюулгүй байдал ноцтой хохирол учруулсан гэж үздэг бөгөөд түүний үйлдэлүүд нь тагнуулын ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж буруутгадаг. Сноудны тухай баримтат кино, ном зохиол олноор хэвлэгдэн гарсан байдаг бөгөөд түүний амьдралын талаар өгүүлсэн Citizen4 хэмээх баримтат киног 2014 онд түүнтэй харилцсан сэтгүүлчид хамтран бүтээсэн байдаг бөгөөд энэхүү кино нь Оскарын шагнал хүртсэн. Мөн Permanent Record хэмээх намтар ном нь түүний амьдралын талаар өгүүлдэг байна. Дэлхийд даяар олон алдартай тагнуулчид, түүхэн үйл явдлууд болон улс орны түүхүүд байдаг бөгөөд эдгээр түүхүүдийг цувралаар хүргэх болно. Бидэнтэй хамт байгаарай. Таалагдсан бол лайк and subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.